тоочны тодорхой болгох нь зөв байх. Би зүгээр төрхөө дарга өмнө байсан тий. Тийм аа. Сая очиж байгаа юм уу тий. За тэгээд дарга одоо нэрээ яг нэг үгүй хэлэх зүгээр санал одоо анх удаа уулзаад ингээд ажил аваад хэдүүл уулзж байгаа учраас хэлэхэд одоо жишээлбэл бид нэр өөр өөрийнхөө хариуцсан юмыг өөр өөртөө санаачлал бол одоо хариуцаал яг түүнийхээ төлөө зүтгэл яг тэгээ бусдыгаа шахаад ингэж явахгүй бол тэр одоо жишээлбэл нийслэл ганцхан цэвэрлэх байгууламжийн асуудал хариуцаагүй. Яам бол одоо өчнөө асуудал хариуцж байгаа. Тэгээд би ус уугийн удирдах газар гэхэр чинь хүмүүсийнхаа эрүүл одоо ус цэвэр устай байх асуудлыг ер нь тэгээ бүхэлд нь би хариуцж гин гэж бодож шүү дээ. Гол усаа. Тэг яг энэ хариуцаад гол одоо санаачлаг гаргаж явах юм бол би таныг гэж бодож байна. Тэгээд энэ дээрээ би одоо бүр санаачлаг гаргаад нийслэлээ шахаад бусад газараа шахаад нэхээд их хурл руугаа бичиг цаасаа шидээд төсөв төлөлгөө юмд нь тусгуулах гад ингээд ажилласаа ер нь зүгээр өмнөх дарга нарын тухай ингээд сонсоод байхаар бол бас хийчиж хэрэгжүүлчих болохоор олон төсөл хөтөлбөр янз бүрийн тендер юмнуудыг бол хоорондоо булаацалцаар байгаа. Тэгээд альчгүй болгоод тэгээд энийг явуулахгүй өчнөө гацаасан юм л их байгаа байхгүй. Тэрнээс төр мөнгөгүүдээ аль эсвэл юу гэдгийг сэтгэлгүүдээ ингээд шийдэл гаргаж чадаагүй юм гэхээс илүүтэй төрийн хэдэн ядаж ил албан хаагчдын одоо нэг хувийн ашиг сонирхлын юм золиос болоод энэ ажил явахгүй олон жил болж байгаа юм биш шүү. Тийм учраас би таныг энэ дээр одоо шинэ удирдлагын зүгээс бол санаачлаг гаргаж би бас ирч хүчтэй ажилласаа гэж бодож байна. Би нийслэлийн бат баясгалан даргаыг би энэ дээр бас ер нь бол одоо эхний шийдэл гарах хүртэлх хугацаанд бол бараг та голж хөдөлж одоо авч явж таарах байх. Тэгээ бид бол одоо дэмжиж ажилланаа. Энэ бол өмнөдөө одоо ингээд бүхэл бүтнийг том улс төрчдөг сэдвч болоо сүүлдээ энэ одоо баахан одоо хувь хүмүүсийн эрхшигч болж хувраад ингээд явж байгаа. Одоо энэ тогтоолын төсөл гараад ингээд засгийн газрыг бид нэр шахаад явахаар бол аль аль талаасаа бол нэлээд том дэмжлэгтэй болчихж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ дэмжлэгтэй болцсон юм аа аль аль талаас нь шахаад ингээд явуучвал би ойрын хугацаанд үр дүн гаргаасай бас гаргаасай гэж ингэж хүсээд амжилт хүсээд байна. За ганд бол гишүүндээ баярлалаа. Үнэхээр бол яг одоо хүн болгон өөр